Legal Audio Video гэдэг нэртэй компаниас энэ одоо дорзодвийн 90 минутын бичлэгэн дээр ирүүлсэн дүгнэлтийг хэвлэлийн та бүхэн танилцуулах гэсэн юм аа. За тэгээд дүгнэлт нь бол ийм 7 хуудас материал ирсэн. За энэ 7 хуудас материал дотор бол тэр дүгнэлт гаргаж байгаа хүн одоо өөрийгөө эхлээд танилцуулдаг юм байна. За тэр хүн болохоор одоо мэрэгжлийн одоо шүүхийн шинжээчийн статустай тэгээд мэрэгжлийн инженер хүн одоо дууны инженер хүн байгаа гэдгийг өөрийгөө танилцуулаад тэгээд энэ одоо мэдээллийг одоо үзсэн, шалгасан тэр процессыг танилцуулдаг юм байна. Тэгээ энэ процессын дотор одоо ямар задлан шинжилгээ хийхэд ямар график гарч ирсэн, тэрнээсээ ямар дүгнэлт хийсэн гэдэг ингээд бүх ингээд дүгнэлтүүдийг явуулсан байдаг юм байна. За тэгээд нэг онцлог нь бол энэ хүн монгол хэл мэдэхгүй. За энэ шинжилгээнд материалыг явуулахдаа утга санааг нь бол хэлээгүй. Хин оролцож юу ярьж байгааг бол огт яриагүй. Ганцхан дууны инженер талаас энэ материал бол эвлүүлэг байна уу, эвлүүлэг биш байна уу гэдэг ганцхан асуулт асуусан ийм л одоо шинжилгээг бол бид нар хийлгэсэн байгаа. Тэгээ энэ шинжилгээнд бол энэ нэг асуултанд хариулахын тулд бол нэлээд их тийм наривчсан задаргаа тайлбаруудаа өгөөд энэ бүх тайлбаруудын үндсэн дээр энэ 90 минутын бичлэг дотор ямарваа нэгэн хасалт ороогүй, ямарваа нэгэн эвлүүлэг ороогүй нэг цаг үед бичигдсэн, нэг орчинд бичигдсэн. Тэгээд бичлэг хийсэн төхөөрөмж огт хөдөлгөхгүй нэг байрлалд нь байлгаж байгаад хийсэн ийм одоо бичлэг байна гэж дүгнэлт хийгээд энэ одоо Франк Пьяца гэдэг нэртэй энэ одоо инженер хүн одоо шүүхийн шинжээчийн статустай инженер хүн юм дүгнэлтийн хариуг ирүүлсэн байгаа маа. Энэ Франк Пьяца гэдэг хүний дүгнэлтэндээ бичсэн хэсгийг зөвхөн товч хэсгийг уншиж өгье л доо. Ингэж бичсэн байгаа юм л да. Надад 2017 оны 6 сарын 28-ны өдөр имэйлээр ирсэн 2014 цэг 09 цэг 08 за 90 минут хэмээх аудио файлыг үзэж нягтлаа. Түүнийг задлан шинжиж дууссаны дараа би энэхүү бичлэг дэх ярианд ямар нэг эвлүүлэг болон хасалт ороогүй байна хэмээн дүгнэж байна. Тус файл нь эхнээсээ дуустлаа бүрэн бүтэн бөгөөд жинхэнэ бичлэг мөн байна. Сонсголын гол техник үзэлгүүд авиа долгионы хэлбэрийн задлан шинжилгээ болон спектрографикийн үзэлгээр олдсон баримтаар энэ нь нотлогдож байна. Ингэж одоо нэгдсэн дүгнэлтээ гаргасан байгаа. Тэгээ энэ нэгдсэн дүгнэлтээ яагаад ингэж гаргасан тухайгаа бол тайлбарлаж өгсөн байна. Тэгээд тайлбарлаж өгөхдөө энэ файлыг бол би soundcloud.com вебсайтаас татаж авсан. За тэгээд энэхүү бичлэгт гарч буй яриа жижиг юм уу дунд зэргийн хэмжээтэй өрөөнд 3 хүний дунд болж байна. Микрофоны дуу чимээнээс шинжихэд ярьж буй хүмүүс бичлэгийн төхөөрөмжөөс өөр зайд байсан байна. Бичлэгийн 0.45 секундын орчим хөдөлгөөний чимээ, гарын үсгийн чимээ гарч байгаагаар тос бичлэгийн төхөөрөмжийн байрыг сольж тавьсан нь мэдэгдэж байна. Үлдсэн бүх хугацааны турш бичлэгийн төхөөрөмж хөдлөөгүй тогтвортой байрлалд байна. Энэхүү шинжилгээ гүйцэтгэхдээ би өөрийн мэрэгжлийн ур чадварыг бүрэн дайчилж ажилласан. Миний гаргасан дүгнэлт үнэн бөгөөд зөв гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Энэхүү шинжилгээг хийхэд надаас өөр хүн оролцоогүй болно гэд энэ Франк Пьяца гэдэг хүн гар үсэг зураад Legal Audio Video компани ерөнхийлөгч гэж ингэж өөрийгөө танилцуулсан байна. Дахиад сая оюун гурилгын хэлж байгаагаар дэлхийн тэргүүлэх цэргийн лабораториуд 2 ч газар шинжилж байна. За одоо асуулт. Ингээд эн чинь ямар ч эвлүүлэггүй байна гэд энэ олон улсад нэр хүндтэй дүгнэлт гаргадаг байгууллагууд өөрсдийнхээ гар үсэг, өөрсдийн олон жилийн түүх энэ зүйлээр баталгаа гаргаад ирүүлээд байвал цаашаа яах? Оогүй. Энэ ингээд ер нь бол эвлүүлэг байсан гэж зүтгээ дуусах юм аа. Энэ шийдвэрлэх боломж биднэрт байна уу гэвэл байгаа. Шүүхийн шинжилгээний тухай хууль дээр тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй этгээдийг хөндлөнгийн шинжээчээр оруулж болох тухай заалт байна. Өөрөөр хэлбэл зөвхөн шүүхийн шинжилгээний үндэсний төв гэдэг байгууллага энэ дээр дүгнэлт гаргаад байдаг юм бишээ. Ер нь толгооноос эхэлж бид өөрчлөлт хийх ёстой. Улсын хурлын шалгуулдаггүй, засаг төрлийн шалгуулдаггүй, эрх баригчдын шалгуулдаггүй, бүгдийг өөрсдийн дураар байдаг. Тэгсэн мөртлөө иргэдэн дандаа шалгуулдаг, баригддаг, хоригддаг, дээрлэхүүлдэг, торгуулдаг. Тийм байж болохгүй. Тийм учраас энийг зайлшгүй шалгах шаардлагатай. Тэгэхээр эцэст нь дүгнээд хэлэхэд өнөөдрийн Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор
хөндлөнгөөс шүүхийн шинжилгээний байгууллагаас өөр байгууллагаар шинжилгээ хийх бололцоо бүрэн байна. Ийм байгууллагуудаар тухайн дуулаан тарьж байгаа 90 минутын бичлэг, эргэн дөрцүүдийн гаргасан бичлэг бол эвлүүлэг биш байна гэдэг нь нотлогдож байгаа ийм нотлох баримтууд байна. Тэгэхээр энэ дээр цаашдаа энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх тэгтээ хууль заасан журмын дагуу энэ хуулийнхаа процессыг ашиглаад шударгаар шийдээсэй гэсэн ийм хүсэл.